Ер нь бол ган төмөр дарга намын дарга болоод битэр ч өөрчлөлтсөн шүү дээ. Би нэг 13 хүний саналаар ялагдчихсан. Гэхдээ ялагдах нь чухал биш. Ягаад гэвэл тухайн үед нам маань хоёр хуваагдчаад альбисны бүртгэл байхгүй, альбисны тамга тэмдэг байхгүй, гэрчлэгээ нэг талд нь, тамга нэг талд нь. Тэгээ аль аль нь бие биенийг өвлөн зөвшөөрдөг. Хурлыгээ зодтолчтой л байсан. Тийм учраас би ямар ч байсан энийг ингэ нийлүүлье. Яг тэгвэл хоёр талаас нь надад хоёр хүмүүс ирсэн. Одоо жишээ нь Жинхэнэ Батулгатай талаас нь тий Батулгын ерөнхийлөгчийн талаас болохоор мөнх жаргал, төвдөнд орж шижир. Энэ Эрдэнэгийн талаас болохоор зэрэг ерөнхий наримчгийн дарга Өнөр баяр, Дэд дарга, Эрдэнэ бүрэн, Отго чулуу, Тулгат, Оюун дээр гэдэг ийм 5 залуу ирээ. Ингээд хүмүүс ингээд таныг л аягуулсаа хэлцээр идэг. Ингээд бидрийг ингээд нийлүүлээд өгч чадах ганц хүн таник гэдэг ингээд би зарим нэгийг танихгүй тэгээд ингээд яриад. За би бол ингээд өөртөө энэ намда улс даач өөртөө энийх төлөө хийя. Ягаад гэвэл энэ янзаараа байвал 24 онд манай нам ер нь сонгуульд өөрийнх нь нэрээр орж чадахгүй юм шиг байна. Тэгээ би тэр залуучуудаа нийлж ажиллаад маш их уулзалт хийсэн. Уулзалт хийж явж дээчүүг дөрөөгөө бүх материалыг үзээд ямар алдаа зурчил гараад байгаа ингээд. Тэгээд нэгдсэн хурал хийсэн. Тэгээд тэр нэгдсэн хурал дээрээс эхлээд ган төмөр, Отон туяа, Зээ наран туяа бид дөрөв өрсөлдөд, Отон туяа зандаа нэрээ татаад тэгээд бид гурав өрсөлдөд. Тэгээд олонхын саналаар бол ган төмөр дарга болсон. Тэгээ ган төмөр дарга маань албан ёсоор бүртгэхдээ тамга тэмдэг аваад энэ туулсан баг 7 жилийн зовлон гэх юм да. Энийг давж гараад нам маань нэгдсэн. Тэгээ энэ үед бол надад ган төмөр дарга эхлээд та ерөнхий наримчгийн дарга болчих гэдэг санал тавьсан. Тэгэхээр би бол 2024 онд манай нам ялна гэж бодож байсан. Тэгэхээр би ийм илүү техник ажил хариуцчихаар бодлогын асуудлыг хариуцъя. Өөрөөр хэлбэл манай нам ялчих учраас улс орныхоо хөгжил дэвшилт хамааралтай энэ бодлогын юм хариуцъя. Тэгээд надад бол та энэ улс төрийн зөвлөлийг даргалдаг одоо тэргүүн дэд дарга буюу ийм албан тушаал дээр очиж гэдэг ийм санал тавьсан. Тэгээд би бол энийг хүлээж аваад тэгээд улс төрийн зөвлөлийн хурлаа даргалж хуралддаг. Ийм л одоо албан тушаал дээр очиод илүү бодлогын юм дээр нь анхаарсан. Тэгээд бас арчилсан намаа шинээр ребрендинг хий гэсэн ийм бодлого сонирхолтой байсан. Тэгээд харамсалтай нь одоо манай нөгөө удирдлагуудын зүгээс бол энэ ярьсан хэлсэндээ бол тэмүүлэлгүй байсан юм бэл. Тийм учраас бид нар бол олон холж чадаагүй. Нөгөө удирдлагууд гэж чинь намын дарга ерөнхий наримчгийн нараа үүрэг гүйцэтгэгч болон бус хүмүүсээ хэлж байгаа юм. За ган төмөр дарга эднэр ерөөсөө ялыг сонгоцлгүй байсан юм байна. Би 22 оны сонгуульд яга ялагдсан гэж асууж ирсэн. Та өөрөө хариулаад өгчлөө. За одоо таны гинсэг болгож байна. Нам руугаа дахиад одоо гүнзгий орж ирэх гэж байна гэдэг яриа бас гараал. Танаа намын гинсэгийн судал ер нь эзний хүлээсэн байдалтай байгаад тах шиг байна. Тэр талаар ер нь бодолтой байна уу та? Та энэ дээр сонирхох юм уу, очих юм уу? Би бол зүгээр намын даргад юу хэлсэн бэ гэхээр намын даргад бол цогтгөрөл дарга болох үед нь би хэлсэн. За намын дарга бид нар бол 28, 27, 32 онд ялах боломж байна. Ялтын гол суурь бол эв нэгдлээ. Тэгэхээр манай намд бол нэг Монгол, Гранд Монгол гэдэг одоо хоёр том фракц байна. Та ерөнхий наримчгийн дарга болж игэл Гранд Монголоор аваарай. Танай фракц шүү дээ. Манай шин дүрмээр шин намын дарга томилгондгууд ерөнхий наримчгийн дарга чөлөөлөгч нь тооцно гэд бүр заалттай байхгүй. Одоо дээчүүхээс манай дүрм батлагтаал ирэх юм бол манай одоо байгаа ерөнхий наримчгийн дарга угсаа автоматар чөлөөлөгч байгаа. Тэгэхээр ингээд шинэ хүний асуудал бол яригдана. Тэр бол цэвэр намын дарга их мэдлийн асуудал. Би яагаад ингээд улс төрийн ажиллагаанд яагаад идэвхтэй оролцсон бэ гэд би тэгээд улс төрийн зөвлөлийн одоо засгийн газар огцорсны дараах анхны улс төрийн зөвлөлийн орол дээр хэлсэн. За би ингээд хамтарсан цагт байсан учраас итгэхгүй байсан. Одоо гүүх нохоод гүүхгүй нохоо саад гэдэг Монгол ардын зүрэг байдгийн шүү дээ. Тэгэхээр одоо бол ингээд нэг нь манайх сүрэг хүчин болоод биднэрт одоо хуваагдах юм уу бие бинийгээ шүүмжлэх юм зүйл байхгүй болсон учраас би намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцсноо гэдэг ийм байр суурь илэрхийлээд явж байгаа юм л зүйл байна. За 24 оны сонгуулийн үеэр бас нэг сони юм болж өнгөрсөн л да. 9 дугаар бичигдсэн байсан жагсаалтын баяр цагт дарга өглөө босоод ирсэн чинь тэр оройн буужгинж жагаад бүр жагсаалтаасаа гарсан байсан л да. Хойш угарчлуу.
Жагсаалтнаас гарсан юм. Бүр гарсан байсан тийм. Сэлэнгийн амир руу тавигдсан. Тийм бүр хоёр ийм жагсаалттай нэр танаа намаас очиж мочоо. Тэр үйл явцын ард юу болж өнгөрөв? Ягаад одоо гишүүний судлаа алдчихлаа гэх юм уу? Ер нь яг тэнд болсон процесс бол бүгд хуулийн зөрчилтэй. Яг тэгвэл тухайн үеийн сонгуулийн хуулийг ингээд унших юм бол одоо ч гэсэн хүчин төгөлдөр нэр дэвшилт бол нууц санал хураалтаар явагдана гэдэг ийм заалттай. Маад бол нэр дэвшилт нууц санал хураалтаар явагдсан нэг л список баг. Нэг л ийм жагсаалт 126. Тэрний дараагаар ил санал хураалтаар янз бүрийн хөдөлгөөнүүд гарсан. Нэг хөдөлгөөн одоо надтай холбоотой. Тэмүүжин шүү орж ирсэн шүү дээ. Тэр бол хуулийн зөрчилтэй. Хууль шууд зөрчиж байгаа. Тэгээд нэрсийн жагсаалтыг 2-3 удаа өөрчилсөн. Намын хэрэглэх газар дээр. Одоо намын ерөнхий нэрмжиг нар үүрэг гүйцэтгэгч. Намын дарга нар оролцоод. Одоо баяр болон ган төмөр гэсэн хүмүүс. Тэгээд энэ асуудлыг бол сонгуулийн ерөнхий ороо шийдэх ёстой, шүүхтэр шийдэгдэх ёстой. Тэгээд би бол улс төрд маш олон удаа оролцсон. Монгол улсад одоо өмнө 90 оноос хойш зохион байгуулж бүх сонгуульд оролцсон баг. Тэгээ ийм хууль бус юмыг бол анх удаа харсан. Гэхдээ би ингээд заргалдаад яваад ах юм бол манай намын нэр хүндэд бол одоо муу ингээд нийт дүнгээрээ чи список ороод ирсэн. Нийт намын нэр хүн дээр одоо судал авдаг. Эсвэл данд тойрог дөөрг байсан бол би заргалдаад яваад иж болох ус. Нэг тойрог дээр л асуух юм болохоор чимээгүй орхисон гэсэн үг. Тэгээ тийм учраас би чимээгүй орхисон. Энэ дээр ч их хөрөгчд бас нүдэн ансан. Тэгээ их хөрөгчдээ бол манай намын дарга нар бол ойлголцолтой байсан. Их хөрөгчд гэж та хэлж штэ. Тэр бол ардын нам. Яг тэр список засдаг тэр танаа намын ерөнхий нэрмжгийн дарга, намын дарга эднэр чинь өөрсдийн толгоогоор хийчүү баяр цогтыг ёсоос авч хаяад тэмүүжинг тавьчихаа гэдгийн процесс ардын намын захиалгатай байсан юм уу? Та юу гэж хардыг? Би тэрийг бол баталж чадахгүй. Та ер нь юу гэж боддгийг? Би өөрөө дүгнэлт хийсэн. Тэрийг бол одоо хуваалцахгүй. Тэр бол зөв миний хувийн дүгнэлт. Хуваалцахгүй юм уу? Би өөр төрөй дүгнэлт хийж байгаа л гэсэн үг. Хувийн. Намын даргийнхаа ер нь ингээд сая 9 сард аль бие суурь томилогдсоноос хойш ажил хандлага гэдэг ч юм уу те. Ер нь яг ямар хөө дүгнэлттэй. Өмнөх намын даргатаа бол нэг тийм ил гарахгүй ч гэсэн сайнгүй байсан юм уу да гэдэг юм таны ярианаас надад бол ойлгочлоо шүү. Бодлогын зөрүүтэй л байсан юм шиг. Тийм, одоо би бол цогтгөрөл даргад бол маш ихтгэл найдвар тавьж байгаа. Яг тэгвэл дан улс төрч гэдэг талаас нь биш, хувь хүн гэдэг талаас нь. Яг тэгвэл маш том бизнесийг одоо эрхэлж явуулсан. Гэдэг чинь ер нь бизнесмен хүмүүс чинь маш хариуцлагатай байхгүй. Маш хэмжээний мөнгө, маш хэмжээний ажлын байр бий болгож байна. Тэр хэмжээгээрээ улс төрчдөөс баг илүү шахуу хариуцлага хүлээж байгаа байхгүй. Нийгмийнхаа өмнө, өрх гэр бүлийн өмнө, ажилчдынхаа өмнө. Тэгээ энийг бол хариуцлагыг маш сайн ухамсарласан хүн гэж би удаа боддгийн. Дээрэс нь одоо ингээд том улс төрд ороод 2 дахин сонгогдоод тий сонгогдохдоо их өндөр хувиар сонгогдож чинь гэдэг чинь сонгогч олон нийтийнхээ саналыг бол ойлгож чинь, мэдэрж чинь, тэдний итгэлийг авч чадж чинь гэдэг чинь бол аж амьдралыг маш сайн ойлгож байна гэсэн үг байхгүй. Тэгээ өөрөө том бизнес хийж чинь сонгогчдынхаа итгэл найдварыг тэр өндөр хувиар авч ийн гэдэг хүн бол ирээдүйг хөдөлгөх, улс орноо хөгжүүлэх одоо алсын хараа тэр хүнд бол байна гэж би бол өвдөө үнэлж байгаа. Дээрээс нь улс төрч хүний хувьд бол нэг юм ба. Мэдлэгтэй байж болно, туршлагатай байж болно. Хамгийн гол нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Суур хүмүүжил сайтай байх хэрэгтэй. Тэгээ энэ цогт гэрэл маань бол олон хүүхдтэй айлын одоо хүүхд юм бэл. Тэгээд ийм хөдөлмөрч ёс зүйтэй хэлсэндээ байж чаддаг ийм хүн байна гэдгийг харж байгаа. Өмнөх даргаас ялгаатай.